За хотын дарга Нямбаатар туул голыг бүр ад үзэж гүйцлээ. Тэг би Нямбад адлагдсан хатан туул маань гэж энэ лавыг нэрлэж байгаа. Ер нь бол хотын дарга хүн хотынхон иргэдийг, хотынхон одоо амьдралын хэв маягийг, за хотынхон соёлыг, хотынхон байгалыг, тэр хотоо ундаалж идэг усыг, тэр хотыг үзэсгэлэнтэй сайхан харагдуулж идэг голыг бол хайрладаг хүн байх хэрэгтэй юм л да. Тэгээд ямар азгүй хувь заяагаар Улаанбаатарчууд биднэрт Нямбаатар гэдэг ийм хайрлах сэтгэлгүй хотын дарга заяач ба. Ардын намхан яаж явж байгаад энэ хүнийг хотын дарга руу түлхэж вэ? Ямар хортонтой санаатай хүмүүс нь одоо Нямбаатар шиг ийм хүнийг хотын дарга болгож идэх юм бэ гэж харамсаж суун. За би талбай дээр иргэдтэйгээ очиж жагсаж хатан тулаа хамгаалмаар байгаа боловч маш их ажлууд маань яг ялангуяа улирлын чанартай ажлууд маань давхцаад байгаа учраас лайваар та бүхнийгээ дэмжиж энийг ярьж байна. Өдөр болгон талбай дээр очиж жагсаж байгаа иргэдтэй баярлалаа. Хатан туулынхаа төлөө үгээ хэлж байгаа маш олон мэрэгчлэтнүүд байна, залуучууд байна, өндөр мэрэгчлэлтэй залуучууд байна. Тэдрээс бол маш өвөн цэнтэй үг гарч ийн баярлалаа. Энэ бүх үгийг Нямбаатар сонсдог болоосай, даваадлаас сонсдог болоосай. Яг энэ одоо үнэн сэтгэлээсээ голоо хайрлаж, усаа хайрлаж, нутаг усаа хайрлаж, тэрийгээ судлаад ингэ ярьж байгаа хүмүүсийнхээ үгийг Монгол Ардын намынхан сонсдог болоосай гэж сүүлийн үед маш их бодож байна. Гэтэл энэ хүмүүс юуг одоо сонсохгүй байна вэ? Одоо энэ удирдах байгаа нөхдүүд юуг сонсохгүй байна вэ гэхээр энэ байгаль ээжийн зүй тогтолыг ерөөсөө сонсохгүй байна. Энэ туул гэдэг гол маань яагаад Улаанбаатар дундуур урсгахдаа бидрийг тижээдгийг, яаж тижээдгийг, амтан ургамлыг яаж тижээдгийг, тэр отхоо бүр богдуулаа хүртэл тийм ээ, ногоо моттой яаж байлгадгийг, энэ бүхнийг одоо сүүлийн үед жагсаал дээрээс мэдэж авлаа. Жагсаал дээр ярьсан залуучуудын үгнээс мэдэж авлаа. Жишээлбэл би урд нь одоо хатан туул голыг бол зөвхөн биднийг ундаалдаг ус гэж ингэж харж байсан бол одоо сүүлийн үед жагсаал дээр залуучуудын ярьсныг сонсоод хүчин богд хаан уулын маань энэ сайхан шилмүс сайхан ногоо модтой байлгаж байгаа чинь бас туул голын энэ уурч байгаа цан хүүрэг энэ туул голоос гарч байгаа шүүдрийн буян юм байж гэдгийг бас мэдэж авлаа. Тэгээд туул голын тэр өөрийнх нь температур, тэр голынх нь өөрийнх нь тэр жавар нь ямар их тэр байгаль экологийн тэр агаарын солилцоонд чухал нөлөөтэй идэх юм бэ гэдгийг бас мэдэж авлаа. Энэ сайхан голын буян бол ерөөсө барагдахгүй юм байна. Маш их буянтай гол юм байна. Зөвхөн загас жараахаа ан амтан, шууд, хүн амтныг ундаалаа зогсохгүй энэ маань уул усыг ундаалдаг юм байна. Богд бол хайрхны маань ундаалдаг юм байна. Улаанбаатарын маань агаарыг ийм гой сайхан байлгаж өгдөг юм байна. Энэ сайхан олон буйныг одоо сонсох тусмал хатан туул голдоо хайр хүрж яана л да. Тэгээ энэ их хайрламар сайхан голыг яагаад нэг хүн бүр ингээ ад үзээд идэх юм бэ? Яагаад энэ хүн бүр энэ голыг ингээ сүйтгэхийн төлөө чичрээд идэх юм бэ? Би бол одоо энийг бол гайхадах юм. Нямбаатар одоо аль нутгийн хүн юм бол ус гол гэдгийг хайрлаж өссөн болов, хайрлаж өсөөгүй болов? Ээж аав нь үлгэр ярьж өгчээсэн болов, гүн болов? Энэ хүн нүүдэлчин ахуйг мэдтгийм болов, гүн болов? Монгол хүн шиг сайхан цэвэр агаараар амьсгалж, өвс ногоон дээр жаргаж, тийм модны сүүдэрт сууж, усны тэнд олгооныг харж, сар мар тэнд одоо гялтганахыг харж ингэж эм орж үтсэн болов, үзээгүй болов? Энэ хүн ер нь амьдралын жаргалыг амсч үтсэн өнөөгүй юу? Ингэж өөр сүулдэ бодох боллоо. Ер нь амьдралын жаргалыг дутуу амсаад ингээд ер нь эргэн тойрондоо байгаа байгаль орчноо мэдрэхгүй урдаа байгаа зөвхөн мөнгөний төлөө улаарсан ч юм уу, эсвэл зөвхөн цүнх бариад эрх мэдлийн төлөө улаарсан ч юм уу, ингээд хамаг залуу насаа ингээд эрх мэдэл амбиц мөнгөний төлөө туугаад явцсан хүн юм биш үсттэй. Энэ хүнд хайрлах сэтгэл гэж байха болцсон биш үсттэй гэж сүүлийн үед бас бодогдоод байна шүү. Ер нь бол Монгол хүнийг ялгаруулдаг онцлог байдаг. Ер нь Монгол хүнийг бусд хүмүүсээс ялгаруулдаг нэг онцлог байдаг. Энэ хоёр агуу том хөршийн дунд Монгол гэдэг үндэстэн тусгаар тогтносон хിവэрэ одоо өөрийн соёл иргэншилтэй байгаагийн нэг нууц нь монголчууд бид нар бүгдээрээ байгаль хайртай. Нэг юм нэгдмэл хайр байдаг байхгүй юу? Бүгдээрээ нэг эх орныхон байгальд бол үнэхээр хайртай байдаг байхгүй юу? Тэгээ тэр хайрлах хайр энэ хотын захиргаанх нь яагаад байхгүй болцсон гэдгийг л би өөр гайхаад байна. Энэ одоо Монгол хүний тэр нэг угсаанд нь байдаг тэр нэг генд нь байдаг
Тэр нэг ус голоор оролдож болдгоо тэр нэг агуу их хайр хайчсан юм болоо. Яагаад тэр хайрыг бүр байхгүй ингээд голыг бүр ингээд үзэн ядаж тэр хүмүүс ингээд голтой харьцаж байгаа юм болоо. Би тэрийг бүр гайхаад. Тэг голыг хайрлсан хүнийг яагаад бүр эргэж үзэн яддаг юм болоо. Тэр бүр гайхалтай. Жишээлбэл би замыг бол бүх газараар тавьж болно гэж яриад байгаа шүү дээ. Жишээлбэл хурдны зам гэдэг юм чинь хойноос ирж байгаа, хойноос уршаа явж байгаа, Орос хятад хоёрыг холбосон транзит том одоо хурдны зам байх тусмаа эн чинь манай Монголын эдийн засгийг хэд дахин хөгжүүлчих байхгүй юу? Тэрнээс биш нэг Улаанбаатарын хоёр үзүүрийг холбосон хурдны зам бол бидрийг эдийн засгийн хувьд тийм том алхам хийлгэж чадахгүй шүү дээ. Яг үнэхээр эдийн засгийн хувьд хөгжиж, өсрий, одоо эдийн засгийнхаа хурдыг нэмэгдүүлэх бол уул нь Орос хятад хоёроо холбосон хурдны зам байх ёстой юм л да. Тэр хурдны зам чи Улаанбаатар дундуур гарахдаа богд уулынхаа урдуур гарахаар ийм төлөвлөгөөтэй байгаа шүү дээ. Олон жилийн ийм төлөвлөгөө яригдсан. Богд уулын урдуур одоо хурдны зам барья. Тэр хурдны зам Орос хятад хоёрыг холбоё. Тэр Орос хятад хоёрыг холбож иж манай эдийн засаг одоо хоёр юм давхар юм юутай хурдтай болох нэ төмөр зам гээд хурдны авт зам гээд ингээ манай эдийн засаг бол илүү хурдтай хөгжих нэ гэл ингэж л бол ярьсаар ирсэн. Одоо үе үеийн засгийн газрууд бол энийг л ярьсаар ирсэн. Гэтэл тэр Орос хятад хоёрыг холбох хурдны зам байгуулах хэмжээний их мөнгөөр ганцхан гүүр барина, ганцхан гүүрэн зам барина. Тэр гүүрэн замыг заавал Улаанбаатар хотын ундны усан дээгүүр барина гэд ингээд нэг эрх хүчиг зүтгээд ах юм аа. Тэг би одоо Ямбаатар гэдэг залууд хэлмээр байна. Бити ингэж тэлчигнэж эрх хөөхд ингэж чарлж байгаа юм шиг ингээд төмний мөнгийг би ганцаархнаа зарна, би ганцаархнаа 2.3 их 80 төгрөгийг би энэ 32 км зам дээр би заавал зарна гэж бити ингэж баярхаач ээ, бити ингэж тэлчигнээч ээ, бити ингэж чарлаач ээ. Эрх хүчиг бити ингэж одоо буруу замаар ингээд хамаг хүний мөнгийг бити буруу замаар оруулаач ээ. Наад 2.3 их 80 төгрөг чинь хойд хөрш урд хөрш хоёрыг холбох хэмжээний мөнгө шүү. Юун 32 км, юун зөвхөн Улаанбаатарын баруун зүүн зах. Гол дээгүүр явуулахаа болиулаад зүгээр шорон дээгүүр явуулдгаар нь явуулаад жинхэнэ хурдны замаа тавиад явах юм бол хоёр том эдийн засгийг холбох хэмжээний мөнгөөр бид нар зөвхөн Улаанбаатарын хоёр дүүргийг холбох гэж байна. Тэгээ эдийн засгийн хувьд ч гэсэн энийг бас бодмоор байна. Монголын эдийн засаг бол хурдтай хөгжих зам руугаа орох боломжтой. Ганцхан бид нар авилгалаа төвчж чадах хэрэгтэй. Одоо буруу зүйлд хэтэрхий хэмжээний мөнгө зарцуулахад болох хэрэгтэй. Тэгээ би 2 хоногийн өмнө постлоод байгаа л да хүмүүст одоо хэлээл байгаа. Учрал ерөнхий сайдад бас хэлээл байгаа. Энэ их мөнгөөр энэ эдийн засаг муу байхад битгий туйлуулаач ээ. Туйлуулахдаа бүр туулыг эвдэж битгий туйлуулаач ээ. Бага мөнгөтэй байгаа эдийн засаг чинь бага мөнгөтэй байгаа дээр маш ухаантай зарцуулах ёстой. Тэр ухаантай зарцуулсан мөнгө нь эдийн засагт үр ашиг авчрах ёстой шүү дээ. Зам бол зөвхөн төгжрлийн асуудал биш байхгүй юу? Замыг бол зөвхөн төгжрлээс гарах гэж тавьдгүй. Замыг бол эдийн засгийн үр ашигтай байлгах гэж тавьдаг. Хэрвээ ингээ 32 км замыг хотын хоёр дүүргийг холбоод барьчих юм бол хотын иргэдээс авдаг татвар л нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл эдийн засгийн утгаараа гаднаас орж ирэх эдийн засгийн хөгжлийг эн чинь дэмжихгүй дотор байгаа иргэдийнхэн кармаг л суулгах одоо карма суулдаг л зам болно. Тэгээ энэ замынхаа өртгийг хизээч нөхөхгүй, өртгийг нөхөхийн тулд бидний татварыг улам их нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл иргэдийн кармаас суулгах зам л болох гэдэг байна. Гэтэл иргэдийн кармаг зузаадах зам барих хэрэгтэй байхгүй юу? Эдийн засгуудыг холбох зам барих хэрэгтэй байхгүй юу? Жинхэнэ хурдны зам гэдэг чинь эдийн засгийг холбодог зам байдаг. Тэр утгаараа хойд хөрш урд хөрш хоёроо холбосон богд уулынхаа урдуур томоохон хурдны зам бариад нэг мөсөн ингээд нэвт сайхан ингээд транзит зам барьчаач. Энэ транзит зам чинь л жинхэнэ эдийн засгуудыг холбон жинхэнэ мэдрийг одоо кармагийн маань мөнгөтэй болгоно шүү дээ. Тэр иргэдээ мөнгөтэй болгох замыг тавих юм мөнгөөр иргэдийнхэн кармаг хоослох зам тавих гэдэг байна. Эдийн засгийн утгаараа ингээд карма хоослох зам болох гэдэг. Тэгээд битээ туулголыг ад үзээд байгаа ч гэж Нямбатар дахин хэлээ. Тэгээд туулголыг ад үзэнгээ туулголын хажуугаар байгаа бүх зүйлийг ад үзэж эхэлсэн. За тэгээд дээр нь одоо бүр юу ч болох гэдэг нь одоо тэр зориг ерөөсөй байхгүй болсон сүулдэ. Бургас тайрхан зориг юм уу? Бүр тэр нэмж бохирдуулах нь тэр хүний зориг юм уу? Бүр зориг нь ойлгомжгүй болсон.
өө хардаа энэ туулгол бохирдсон байна. Одоо нэмж бохирдуулаач гэж ах шиг тий. Өө энүүгээр туулголд ингээд буруу газар өгсөн юм. Одоо нэмж буруу газар өгөөч гэж ах шиг ингээд айгүй тийм сонин одоо логикгүй тэмцлийг одоо хотын дарга өрнүүлээд байгаа. Тэгэд ийм сонин тэмцэл өрнүүлдэг хотын даргатаа байна гэдэг бол Улаанбаатар хот бол жоохон тийм азгүй одоо үе дээрээ байна. Тэгээ одоо энэ одоо азгүй үеийг маань нэг айтайхан гаргаад өгчих юмсан энэ нэг азтай үе рүү н оруулчих юмсан гэж иргэд маш их тэмцэж байна л да. Тэгээ би иргэдийн тэмцлийг бол байнга дэмжиж байгаа шүү. Дандаа дэмжиж дандаа баярлж байгаа шүү. Тэгээ талбай дээр ирж байгаа залуучууд, Жинзигийнхэн тэр эрдэмтэн судлаачид урд өмнө туулын төлөө тэмцэжсэн бүх иргэдтэй баярлж байгаа шүү. Үнэхээр баярлж байгаа шүү. За тэгээд усны инженерүүд над руу бас холбогдож байгаа. За гидрогеологчид холбогдож эхэлсэн. Би маш их баярлж байгаа. Гидрогеолог гэдэг мэрэгчлийг те ингээд гидротехникч хүний амаар ингээд бохирдуулаад ингээд ус гол гэдгийг чинь зүгээр ингээд дуртай нүүрж ирээд дуртай юм дээр гар үсэг зурчдаг ийм зүйл бишээ гэдгийг ойлгуулах гэж тэмцэж байгаад баярлалаа гэдэг ингээд надад баярлалаа гэж талархал илэрхийлж илээ. Тэгээ одоо жинхэнэ тэмцдэг салбар дээр дуурдаг хүмүүс нь дуурчээж яг мэрэгжлийн хүмүүсийг мэрэгжлийн юм дээр ажилуулмаар байна. Жишээлбэл Нямбаатрын тэр урдаа бариад байгаа Даваадлаа Нямбаатар хоёрын урдаа бариад байгаа Баран Чулангой гэдэг хүнтэй тэр юунд орсон штэ нэвтрүүлгэнд орсон штэ. Тэгээ тэр хүн бол ерөөсөө газрын гадаргуу дээр байгаа усыг л одоо тогтоон барьж тэ хашиж тэгж ингэж техникийн хувьд бол газрын гадаргуу дээр гараад ирсэн усыг л одоо хомжаарладаг хүн байлээ штэ. Одоо яг монгол үгээр ярих юм бол тэр гараад ирсэн усыг тогтоож торгоодог ийм хүн байлээ штэ. А тэр хүн бол гүний усны талаар тийм мэрэгжлийн хүн биш үлээ. Тэгэхээр гүний усны талаар мэрэгжлийн хүмүүс байхгүйгээр энэ тезүү мэзүү гэдэг цаасаа ярих гээд үзэж байгаа юм байлаа. За яг үнэндээ тезүүга гаргаад тавьсан тезүү бас байхгүй юм билээ. Байхгүй учраас эдгээр тезүүг үндэслэж хийдэг тэр одоо байгаль орчны үнэлгээний жил болгоны тайлангаа хийж чадахгүй байгаа байхгүй. Тэгээ энэ тайлан одоо буруу хийх юм уу, буруу юм дээр гар үсэг зурх юм уу? Мэргэжлийн бос хүмүүс одоо янз бүрийн байдлаар энэ туул голын байгаль орчныг одоо үрд бохирдуулах, үрд баллах ийм юмыг л битээ хийчихээсэ гэж зүгээр залбирч байна. За энэ ташрамт хэлэхэд бол Монгол улсын усны одоо зөвлөл гэж байдаг. Монгол улсын усны зөвлөл. Энийг бол Монгол улсын ерөнхий сайд ахалж байгаа. Монгол улсын ерөнхий сайд учрал бол устай зайлшгүй холбоотой. Тэгэхээр учрал гэдэг хүн яаж цухтаад уснаас бол цухтаж чадахгүй юм бэлээ. Усны тухай хуулиараа. Тийм учраас учрал гэдэг сайд энэ Нямбаатар гэдэг хүний хийж байгаа усанд учруулах гэж байгаа асуудлыг онцгойлон татаж авч үзэх ёстой. Хатан туулыг Нямбаатар ад үзэж болно. Гэтэл усны зөвлөлийнхээ ад үзэх бүр ямар ч ирэх байхгүй. Тийм учраас учрал бол өөрөө Нямбаатар гэдэг хүнийгээ усны талаар хийж байгаа энэ саваагүй бүх үйлдэлийг авч шалгаж энэ хүн одоо усны нөөцөд ямар аюул учруулах гэж байгааг яг одоо зөвлөл дээр ярих хэрэгтэй. Тэгээд усны зөвлөлөө одоо усны нөөцийн зөвлөл гэж бас байгаа. Усны нөөцийн зөвлөл нь байгаль орчны яамны дэргэд байгаа. Энэ усны нөөцийн зөвлөл бол яг энэ усны нөөц буюу одоо алтан твшийн хөндийд байгаа туул голын доорх усны сав газрыг энэ сав газар хэвээр нь байлгаж чадахгүй юу гэдэгтэр дүгнэлтээ гаргах хэрэгтэй. Одоо болтор тэд нар дүгнэлтээ гаргаагүй байгаа. Яагаад дүгнэлтээ гаргахгүй байгаа вэ гэхээр яг багныг яг хаана зоох гэдэг юм бэ? Энэ 2200 багныг яг яаж зоох гэдэг байгаа, яг хаана зоох гэдэг байгаа гэдгийг нэг бүрчлэн метр сантиметрээр нь талбай хэмжээтэй бүх юмтай нь мэдчихэж тэд нар усны нөөцийн дүгнэлтийг гаргана гэж хэлсэн байлаа. Тэгэхээр зэрэг тэр дүгнэлт бол гараагүй байгаа цагт нэгч төгрөг зарцуулагдах ёсгүй. Гэтэл Нямбаатар өнөөдөр 500 тэрбум төгрөг зарцуулсан дураараа дургаад мөнгөөр найрлаад явж байгаа. Татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Нийслэлийн татвар төлөгчдийн мөнгө. Бидний торгуулийн мөнгө, бидний төлж байгаа хүн амын орлогын албан татврын мөнгө. Сүүлийн үед торгуул маш их айгүй хорлонтой идэвхтэй болсныг та нар анзаарж байгаа. Одоо жишээлбэл би нэг такси барилаа л да. Дундаас дээш насны ах байгаа байхгүй юу? Тэгээ тэр хүн таксинд ингээд торгуулсан баам л да. Машинда одоо ногоон гэрлэр гараагүй торгуулсан баа. Тэгээ торгуулаа маш хурдан төлчихье гэсэн чинь заавал цахимаар төл гэсэн гинэ. Тэгсэн чинь ах ерөөсөө цахим руу орж мэдэхгүй юм хүн байгаа байхгүй. Тэгээ би зүгээр биеэрээ очиод төлчөө гэд ингээд цагтаа дээр очисон чинь цагдаагийнхан
бид нар торгуул авахгүй та цахимаараа л төлгсөн гэж байгаа. Тэгэхээр нөгөө та нар ядахтаа энэ нэг цэгийн үйлчлэгэн дээр торгуул авдаг юм а тавиад өгөөч. Би торгуул ингээ хоёр нуглахгүй алданг төлөхгүй ингээ баг дээр нь төлчмөр байна штэ гэсэн чинь төлөөлөхгүй байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг нэг цэгийн үйлчлэгэн дээр торгуул авдаг цэг байхгүй. Бэлэн мөнгөөр торгуул авдаг цэг байхгүй. Өөрөө очиод тушаа ихээр данс байхгүй. Зөвхөн одоо тэр апын татчихэж зөвхөн тэр апаар нэвтэрчээж өөрөөр хэлбэл одоо зөвхөн тэр цахимаа харж ижил хүн төлөх юм байна. Тэгээд эхэндээ нөгөө танд торгуул гарлаа гэдэг мессеж ирдэг байсан бол одоо ирэхэ болцсон. Болцсон учраас хүмүүс торгуул өөр дээр нь тавьсныг мэдэхгүй байгаа. За ингээ юу болж ийнө нөхөр цахимаар төлж чадахгүй хүмүүс торгуулаа байнга тэр ап руугаа орж харж чадахгүй байгаа хүмүүс завгүй яваад байгаа хүмүүс бол нөгөө торгуулаа баг дээр нь төлөөд талын төлөөд хөнгөн гарчдаг байдал байхгүй болоод торгуулаа дандаа бүтнээр дандаа алдангтай дандаа их хэмжээгээр төлж байгаа юм байна. За ингэж бид нар их хэмжээний торгуул төлөх тусам нөгөө туулын хордны зам дээр санхүүжилт нь босоод байгаа юм байна л да. Тэгэхээр зэрэг Улаанбаатарчуудыг яавал их торгох вэ? Яавал торгуулийг мэддэхгүй өнгөрөх вэ? Яавал алдангтай авах вэ? Яавал удааж яаж авах вэ гэдэг ийм одоо тактикуд бол маш их идэвхтэй явж байгаа юм байна шүү. Тийм учраас торгуулийн талаар одоо торгуул гэдэг зүйлийг нийслэлчүүдээс авахтаа ингэж янаглан хорлож их авж байгааг бас тэмцмээр юм байлээ. Тэгээд энэ дээр бол ялангуяа тэр бүх юмыг цахимжууллаа ч гэсэн цахимжихгүй байгаа иргэд зөндөө байгаа шүү дээ. Одоо жишээлбэл Нямбаатрын тэр дагуулад ирчихсэн жагсаал хийжсэн иргэд бол жишээлбэл торгуулах юм бол цахимаар л төлнө. Тэгэхээр бид нар маань цахимаар төлж чадахгүй бол ингээл надтай таарсан тэр жолооч ах шиг ингээл торгуулаад төлж чадахгүй нөгөө торгуул нь алдангтайгаа өсөөл яваад байгаа юм билээ. Тэгэхээр зэрэг жагсаад ирсэн найз нөхдөгөө ч гэсэн жишээлбэл янаглж л байгаа юм билээ шүү дээ тэр торгуулаараа. Тэгэхээр ийм зүйлүүд бол болоод байгаа юм билээ шүү. Ийм зүйлүүд болоод байна. Тэгээд туулын хурдны зам гэдэг энэ төслөө татаж аваач гэдэг Нямбаатар даваадлаа нарт дахин хэлмээр байна. Татаж аваач. Хатан туулаа хайрлаач гэж хэлмээр байна. Хатан туулаа хайрлаач. Эн чинь зүгээр гүүр биш байхгүй. Надтай тэр мэтгэлцээнд орж байхдаа даваадлаа яриадлаа. Гүүр бол багантай байдаг гэд тэгээд хэлээ. Гүүр гэдэг чинь даваадлаа юу штэ? Голыг хөндлөн байдаг байхгүй. Голыг гатлах гэж одоо хийдэг зүйлийг чинь гүүр гэдэг байхгүй. Голыг гатлах гэж. Гэтэл та нарын одоо барих гээд байгаа энэ зүйл чинь голын дагуу байхгүй да. Голын дагуу та нар зам тавих гээд байгаа байхгүй. Тэгэхээр ийм эмзэг гол дээр голын дагуу тууш зам бити бариач л гэдэг байгаа шүү дээ бид нар. Гүүрийг бол эсэргүүцээдсэн ард түмэн хизэж байгаагүй шүү дээ. Зайсангийн гүүр барихад хинж эсэргүүцээгүй, Маршлийн гүүр барихад хинж эсэргүүцээгүй, Сонсголонгийн гүүр хинж эсэргүүцээгүй, Яарамгийн гүүр хинж эсэргүүцээгүй шүү дээ. Гүүрэн дээр хинж эсэргүүцдэггүй байхгүй. Ягдвал гүүр чинь нэг эргийг нөгөө эрэгтэй холбодог. Ядахтаа л хоёр эргийнхэн хоёр талд газар дээр тэр чин даацын багнууд нь байж байгаа учраас тэр гүүрэн дунд те янз бүрийн байдлаар мөс хөлдөх одоо тэр сэвсгэр хурдас дээшээ овоох доошоо хонхоох тэр хөрс хөдлөх болгонд чинь тэр газар дээр байгаа багнууд чинь түшээд тэр гүүрнийхэн дундах багнуудын тэр хөдөлгөөнийг зохицуулаад явцдаг. Ингээд нөгөө хөрсөн хөдөлгөөнтэй байсан ч гүүрэн доктортой л байж байгаа байхгүй. Одоо эднэрийн барих гээд байгаа зүйл чинь 9.9 км-ийн турш гол дээгүүр явах гээд байгаа шүү дээ. Энэ чинь гүүр биш байхгүй. Энэ чинь гүүр шиг ийм баган зоочод хүмүүст гүүр гэж худлаа хэлчихэд жинхэнэ утгаар бол зам хийх гээд байгаа шүү дээ. Голыг зам болгох гээд байгаа байхгүй. Голыг зам болгож голын доорх усыг таглаатаа болгох гээд байгаа шүү дээ. Эдрийг хүсэж байгаа юм чинь гүний усыг хорлонгоо дээдх усыг үерлүүлээд тэгээд дээр нь өөр юм хөдөлгөөнтэй хөрсөн дээр амар урт баган зоох гээд байгаа шүү дээ. 2200 багныг тэнд зоолгуулахгүй л гэж бид нар тэмцээд байгаа шүү дээ. Гүүр барихад яадгийг нэг 40 баган зоодгийг. Нэг эргээс нөгөө эрг хүртэл нэг 40 баган зооноос. Тэрэн дээр өрөөсөө эмзэгэлдэг одоо Монголын ард түмэн байхгүй. Тэгээ хоёр гүүрний хооронд зайсан Маршлийн хооронд тийм ээ. Эсвэл одоо зайсан Ярамгийн хооронд хоёр гүүрний хооронд ан амтан араатан жигүүртэн чинь жаргалтай амьдарчдаг байхгүй. Бүх модонд нь шувуу өрлээд л тийм ээ. Ингээл буг муган ирж усаа уугаал энэгээр байгаа бүхэл амтан жаргалаа идлээл голын ирэх чинь тэр чигээрээ ингээл бургастай бол бургастай зүлэгтэй бол зүлэгтэй ингээл голын иргэр чинь ингээл налаагаал амьдрал байж байгаа байхгүй. Гүүрнүүдийн хооронд налгар амьдрал байна штэ. Гэтэл эднэрийн барих гээд байгаа энэ хурдны зам гэдэг
9.9 км-ийн туулгалдаг өр хөндлөлтөд ороод ирэх юм бол тэнд чинь дуу чимээнээс нь болоод шууч үүрлэж чадахгүй. Ан амьтан ирж усаач ууж чадахгүй. Тэгээд туулгал дээр нар нь ч тусч чадахгүй. Нар туулгал дээр тусахгүй учраас тэр доогоор байгаа загас жараахан ч олигтой замаг үрчихгүй штэ. Ингээл ерөөсө бүх ан амьтан аргатан жигүүртний амьдрал сарниал эхлэх байхгүй. Тэгээ ийм ялгаатай зүйлүүдийг эднэр хийгээд байгаа. Тэгээ ийм ялгаатай зүйлүүдийг ингээд ялгааг нь олж ойлгохгүй эсвэл бүр тийм одоо наад захын одоо логикгүй мө тийм наад захын байгаль орчны мэдлэггүй мө эсвэл ерөөсө бүр үннээсээ туулгуулыг тэгтлээ үзье ядаад идэх юм уу. Туулгуулыг дагсан налгар сайхан амьдрал, туулгуулын эргээр зугаалаад байгаа айл амтан үр хөөхд гүйлдээд байгаа хөөхтүүд тэднэрт муухай харагдаад идэм үү. Заавал яг энэ амьдралыг хорлно гэсэн ийм бүтээн байгуулалт руу ингээд хамаг мөнгө маань чихнэ гэдэг байгаа байхгүй юу. Гэтэл тэр мөнгнүүд нь бүгд бидний мөнгө байгаа нь амар гачлалтай. Татвар төлөгч бидний мөнгө байгаа байхгүй юу. Татвар төлөгч бидний мөнгө байгаа байхгүй. Тэгэхээр яаж хүний мөнгийг өөрөөс нь авчаад өөрийг нэргэж хорлох юм төсөл хийж чадж байна. Тэгэхээр л би одоо энэ хүнийг ерөөсөй ойлгохгүй байгаа. Энэ хүн одоо яаж Монголоо алдахаараа ингэж Монголоо алддаг юм болоо. Ийм сони юм яаж хийж чаддаг юм болоо. Яаж толгоонд нь ордог юм болоо. Тэгээ одоо би дахин л одоо хэлье. Учрал гээд одоо ерөнхий сайдад хэлье. Танд бол хоёр эрх мэдэл байгаа шүү учрал сайдаа. Нэгдүгээр эрх мэдэл бол та Монгол улсын усны зөвлөлийн даргын хувьд усыг та хамгаалах үүрэгтэй. Устай байлах үүрэгтэй монголчуудыгаа. Ан амьтдаа устай байлах үүрэгтэй, богдхан уулынхаа модны шилмүс болгоныг шүүдэртэй байлах үүрэгтэй юм биш үү та. Учрал сайдаа. За хоёрт нь бол цадгаа алдаад байгаа, мөнгийг буруу зарцуулах гээд байгаа, засаг даргыг огцруулах эрх мэдэл ганцхан учрал сайдд байна. Би Зандан шатар сайдад энийг зөндөө хэлсэн. Танд Нямбаатрыг огцруулах эрх мэдэл ганцхан танд байна шүү. Үзэгнийхээ үзүүрийг хөдөлгөөд энэ хүндээ арга хэмжээ аваад өгөө гэд Зандан шатар ерөнхий сайдад зөндөө хэлсэн. Тэр хүн юу ч хийхгүй байж байгаад огцорсон. За тэрний өмнө оюун эрдэнэ хэлсэн тэр хүн юу ч хийхгүй байж байгаад огцорсон. За учрал сайдаа танд дахин хэлье. Одоо танд гуравдах нь танд хэлье. Энэ цадгаа алдсан, энэ туулгуулаа хайрлаж мэдтгүү, энэ байгалаа хайрлаж мэдтгүү, энэ хүнээ хайрлаж мэдтгүү, хүнийхээ уух гэж байгаа усыг хайрлаж мэдтгүү. Энэ хүнээ яаралтай огцруулаа. Нямбаатар гэдэг хүнийг огцруулж гарын үсэг зурж Улаанбаатарчуудад буян болмоор байна. За энийг одоо учрал сайдад хэлье. Тэгээ энийг огцруулж чадахгүй бол тэгэл давхар тэгэл өөрийг л огцруулах талаар дараа нь ярьдаг байх та тийм. Тэгээ ийм л юм болоод байгаа шүү. Тэгээд хатан туулгалын маань ингээд ад үзээд байгаа хүмүүс ер нь л зайлах хэрэгтэй. Яг тэгвэл энэ хатан туул гэдэг гол чинь ард түмнээ ундаалж байгаа гол шүү. Улаанбаатарчуудаа ундаалж байгаа гол. Тэгээ Улаанбаатарчуудынхаа оршихуураа ингэж халтж байгаа. Оршихуураа халтахын тулд ингэж улаарч байгаа хүмүүст арга хэмжээ авч чадахгүй байгаа хүмүүс өөрсдөө дараа нь өөрсөндөө арга хэмжээ авах хэрэгтэй болох байх. Ийм учраас би одоо Нямбаатар гэдэг сайдад бол өөрт нь бол бас бичсэн. Та энэ харгас үйлдэлээ зогсоогооч. Энэ хорлон сүйтгэх ажиллагаагаа зогсоогооч гэж өөрт нь бол захиа бичсэн. Тэр захианд бол огт хариу ирээгүй одоо 20 гаруй хонжин. За албан бичгэндээ хариуч өгдөг юм байна. За ингээд иргэдийнхээ шаардлагыг хүлээж авдаг юм байна. Сонсдогч хүн байна. Шаардлага тавьсан иргэдийнхээ эсрэг өөрөө жагсаал үлдээд давхицдаг. Өөрөөр хэлбэл ерөөсөө иргэдийнхээ хүсэл мөрөөдөл төр иргэдийнхээ тэр амьдрах оршихуйг одоо хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм бол энэ нийслэг удирдах ямар ч ирэх байхгүй. Ёс суртахууны ч ирэх байхгүй, хууль эрх зүйн ч ирэх байхгүй. Ийм л байдалд байна л да. За ингээд Улаанбаатар хотыг тижээж байгаа, ундаалж байгаа ганц ус болох хатан туулгалыг аврахад учрал сайд таны эрх мэдэл гарын үсэг хэрэгтэй биш үү? За энийг ерөнхий сайдад хүртэл шеэрлээд өгөрөө.